Өдрийн мэнд 3 минут бичлэг эхэлж байна. Тэгээ ярианы. Хэлбэрээ олон янзаар л өөрчилж үзэж байна да. Ноорог юм чи одоо хамаа алгах та. За. Яагаад бид нар урт наслах хэрэгтэй юм бэ гэдэг юм. Хүмүүстэй яг ингээд сүүлийн үед би урт наслах хэрэгтэй та. Танд ингээд болгож байна гэж ярингууд. Урдаас юу гэдэг гэхээр окей. Би урт наслахыг хүсэхгүй байна. Юу вэ? Нэг 40 хүрээл. Ихтэй нэг 60 70 хүрээл болоо штэ гэдэг тэгэхгүй. Яг нэг би миний хэлсэн үйлдвэрийг өөрийнхөө толгоогоор бодохоор яг тэнд нэг байдаг гудамжинд явж идэг тэгээ таягтай хөгшин ганцаардмал хоосрлоор дүрэн унтаж чаддгүй хамгийн үеийн хүчин шархирдаг тийм хүнээр төсөөлөд байгаа. Гэхдээ азар миний ярьдаг урт нас гэдэг хүмүүс тийм биш. Тэр хүмүүс хөч чадлаар дүрэн магадгүй би та нар энэ анх видеог сонсож байгаа хүмүүс ойлгоо гэж магадгүй энэ дэр гардаг чинь бол одоо 100 гаруй настай. Гэтэ 20 30 та эд жагсаж байгаа 10 залуу гараа хөрөхгүйгээр унгаж чадна. Гэтэ энэ бол дилбшид биш. Яагаад энэ тухайн их ярдгүн бэ гэхээр хүмүүс намайг шоолоод идэг. Гэтэ энэ бол маш улс уртай сэдв. Та яг энэ зүйлийг комментоор муулахаас өмнө дотор нь байгаа зүйлийг нь ухаад үзээрэй. Ухаад шалгаж үзээд, нэгтэлж үзээд тэгээд бас яг энэ зүйлээ ярилцж болно. Тэгээ надтай яг энэ зүйлийг ярилцсан тул найдвартай эрэхтэй танд бас нэг 7 за 8 жил бас эрэхтэй. Тийм. Дуртай рефрийн хэлхийсгээс орчлаа. Тэгээд ер нь бол бид нар ингээд хин нэгэн шин зүйл ярихаар айдаг байхгүй. Ягаад гэвэл шин зүйлүүд дандаа айцтай болдог. Гэтэ яг яванд энэ дасаад ирдэг. Facebook муулж исэн, утас муулж исэн ихчнэр одоо өдөр шөнөгүй Facebook ухаастай л байна. Муулаад идэг, муусан зүйлээ хийсээр л байдаг. Бид нар муулдаг ус төрчийнхаа оронд ч гэсэн чамайг аваач тавьчих юм бол чинь хийх ялгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар муулахаас өмнө би яагаад өөр юм бэ? Би яагаад илүү онцгой юм бэ? Би яг юу чаддсан бэ? Надад яг юу байгаа юм бэ гэдгийг харуулах хэрэгтэй байна. Тэгвэл амтай болгон яриад ах юм бол мэдхгүй ч мэддэг зүйлээ гэдэг мэддэггүй зүйлээ мэддэг юм шиг худлаад дүр үсгээд мэддэг ёстой зүйлээ ч гэсэн мэдэхгүй ингээ яваад хахаар бид нар зовлонгоос хийцээ салахгүй байхгүй. Зовлон бид нар тунд байсаар л болно. Нэрээ яг хүлдэг үнэлтэй их мөнгө хүнийг аврал төрөхгүй. Гэхдээ мөнгө бол орчин үед бол маш гоё хэрэгсэл, маш гоё тавдах. Гэхдээ мөнгө эрүүл мэндийг орлож чадахгүй, мөнгө гэр бүлийг орлож чадахгүй. Гэхдээ хэрэгцээгүй гэсэн үг биш. Гэр бүл, мөнгө, тэгээ хайр бүгд өөрөө өөрсдийнхээ онцгой шин чанаруутай. Аль нэгээр нь орлуулж болдоггүй. Гэхдээ хэрэгтэй зүйл. Үүнтэй адилхан бид нар амь насыг ч гэсэн югаар ч орлуулж чадахгүй. Тийм болохоор урт нас гэдэг үгийн яг энгийн хэлбэр нь яг юу юм бэ гэхээр чи яг энэ бие махбодтой энэ сүнстэйгээ хамт хоорондоо ингээд нийлцлээд салахгүй хамт удаан байна гэсэн үг байхгүй юу? Чиний араас хүмүүс ойлгохгүй, худлаа ойлгохгүй, үнэн ойлгохгүй чи өөрөө байж гин. Чиний ярих ёстой сэдв чи өөрөө л ярина. Хин нэгэн чиний үнээс зохиож ярихгүй. Тэгэхээр миний ярьж байгаа урт насыг нэг удаа ч гэсэн бодоод үзээрэй. Амжилт хүсье.